За хөтлийн цэмчхаа үйлдвэр хувьчлагдсан менежментийн гэрээгээр хувьчлагдаад тэгээ одоо асуудал нь бол шүүхтэр явж байгаа. Тэгээ үндсэндээ эцэстээ тэгээ шүүх одоо ямар шийдвэр гаргах вэ? Шүүхийн шийдвэрээс хамаарч төрд байх уу, хувьчилжгүй гэдэг асуудал нэгдүгээр шийдэгдэнэ. За тэр болцох хугацаанд төрийн эмч компани хэвээрээ үйл ажиллагаа явуулж байна. Төрөөс одоо бас тий Эрдэнэс Монгол компаниас удирдлагуудын томилоод ингээд ажиллаулж байгаа. Тэг өнгөрсөн зун бас Эрдэнэс Монгол компани харьяа компаниудаас очиж ажилласан. Ажилласан компаниудаас одоо хамгийн одоо хариуцлагагүй асуудал ихтэй алдагдaltaй ажиллаж байсан компани бол хөтлийн цемчхон үйлдвэр байсан. Тийм учраас одоо тодорхой хугацаатай өрг өгөөд хугацаанд өрг даалгавраа биелүүлж компани одоо ашигт ажиллагаа нэмэгдүүлж алдагдлаас гаргаж одоо чадаагүй учраас одоо удирдлагын солих чиглэлийг бас Эрдэнэс Монгол компанийн дөгч одоо удирдлагын солигдсон байгаа. За солиод одоо бас орон нутгийн одоо гишүүд зам одоо тэр орон нутагт ажиллаж байсан нөхцөл байдлыг бас харгалзан үзээд Эрдэнэс Монгол компаниас нэг захирал томилсон юм байна лээ. Тэр захирал нь одоо бас шаардлагатай хангалттай төвчөнд ажиллаж чадахгүй байна гэсэн хэл ам нэлийн гарч байгаа шиг байна. Энэ дээр одоо бас холбогдох байгууллагуудаас шалгалт хийж одоо яриад байгаа хэлээд байгаа асуудлуудаас бодиттой бус байна уу? Цаашд одоо бас ямар арга хэмжээ авах талаар тодорхой санал танилцуулгыг бас Эрдэнэс Монгол компанийн бас чиглэл өгсөн байгаа. Тэр одоо бас танилцуулгыг харж байж дараагийн шийдвэрүүд гарнаа. Ер нь бол төрийн эмч компаниуд дээр үүдэн нээлттэй ил тод сонгон шалруулалт тавьж тэ хамгийн чадвартай хамгийн тийм үү одоо ажил яваад авах чадвартай хүнийг томьёос тодорхой хугацаатай үүрэг даалгаврах ажиллах юм зарчим барьж байгаа. Төрийн эмч компаниуд бол одоо бүгдгийн хэн нэгний одоо шахааны хүн биш. Энэ төрийн эмч компаниуд дээр өнөөдөр энэ төрийн эмч компаниудыг ашигтай ажилуулж чадах ийм одоо тийм чадвартай хүмүүсийг л тавина гэсэн зарчим барьж байгаа. Тэгэхээр одоо цаашдаа бол энэ сонгон шалралт нээлттэй явагдах нь байна. Бүх зүйл нь ил тод байх хэрэгтэй. Худалдаа авалт нийл байх хэрэгтэй. Гарч байгаа зардлууд нь ил тод байх хэрэгтэй. Олж байгаа орлого тодорхой байх хэрэгтэй. Үр дүнгийнхээсээ тийм урамшуул авдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй одоо үүд зардал гаргаад алдагдaltaй ажиллаад хангалттай өндөр цалин аваад дээрээс нь одоо урамшуул аваад байж таарахгүй. Үнэхээр алдагдaltaй ажиллаж байгаа бол урамшуул авахгүй. Алдагдaltaй ажиллаж байгаа бол тодорхой хугацаанд дараа ажлаа сайжруулж чадахгүй бол ажлаасаа чөлөөлөгдөж ажиллах ёстой. Ийм л зарчмуудыг барьж ажиллана. Нэг төгрөг олохын тулд 1.7 төгрөгийн зарлага гаргаж ийн гэж